Сайн байна уу? Нааг Монгол үг гэдэг би тань туслахдаа туйлын таатай байна. Одоо таны хүүхдийн биеийн байдлын талаар чухал мэдээллийг хүргэх гэж байна. Таны хүүхэд одоогоор мэс цаслын эрчим тэмцлээний тасалд хэвтэн эмчилж байна. Энэ тасалт бид олон хүн хүүхдүүдэд зэрэг эмчилгээ тусламж үзүүлж байгаа тул шинээр ирж буй хүүхдүүдийг хүлээн авах тусламж үзүүлэлт тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Та бидний хүлээцтэй байж өрөөндөө тайван хүлээж өгөхийг хүсье. Хүүхдийн хооллолт яагаад суцаар явагдаж байгаа вэ? Танаа хүүхэд хэрхэн эрхтний агалгаанд орсон бөгөөд одоогоор гиз бүрэн ачаал авах боломжгүй байна. Тиймээс бид амар хооллохыг зогсоож оронд нь суцаар тижээл өгөх арга хэрэгжилж байна. Суцаар тижээлгэж юу вэ? Хүүхдийн бие зайлшгүй шаардлагатай шим тижээлүүд болох уураг, нүүрс ус, өөхтөс, амин дэм, эрдэс бодис зэргийг бүгдийг тусгай уусмал хэлбэрээр суцаар дамжуулан 24 цагийн турш хяналттай өгч байна. Яагаад амар хооллож болохгүй вэ? Хагалгааны дараа гизийг амарх шаардлагатай. Амар хоол өгвөл гиз ажиллаж эхэлж ойдор дарагт өгнө. Үүний улмаас ойдор салах, гиз нэвтрэх, хоёрдорч хардар үүсэх аюултай. Тиймээс суцаар хооллох нь түр зүрийн аюулгүй бөгөөд найдвартай арга юм. Ар гэрийн үүрэг, эмч суулжигчийн заргыг нарийн дагаж мөрдөх, асуух зүйл байвал эмчлэгч эмчээс цаг тухайд нь асуух. Илтгэх хэрэгслүүд, жиөх памперс, дивслэг жиөх, нойтон болон хуурай салфетка. Хүүхдийн нэмгэн суулгах хувцас. Арын ариун цэвэр. Хүүхэдтэй ойртон ажиллах бүртээ гараа угааж ариутгах. Сэтгэл санааны дэмжлэг. Эцэг эхийн тайван байдал хүүхдэд шууд эерэг нөлөөтэй. Зөөлөн итгэвчтэй харилцаж хамт байхыг хичээгээрэй. Хамтдаа эдгэрэх рүү та бод хүүхдийнхээ хамгийн том түшиг бидний зүгээс бүх хүчээр ажиллан таны хүүхдэд шаардлагатай тусламжийг үзүүлж байна. Бид хамтдаа энэ замыг туулж чадна.